Дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн тогтоолын хавцралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байгаль орчин хүнсгүдэн аж ахуйн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан. Байнгын орооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй болно. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр байгаль орчин хүнсгүдэн аж ахуйн байнгын орооноос гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн нэр томьёог жигдэлж, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж, өөрчлөн бүтэц найруулга латин хөрвүүлгэд холбогдох хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ, тогтоолын хавцралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулга, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.